одоо хүмүүсээс нэг асуулт асууя л да тийм. Бид эхээс төрөхдөө нүцгэн төрдөг. Тэгээд бидний тэр одоо нүцгэн биеийг хүмүүс өхөөртөөд хайрлаад хүүхэд байхад ингээд бид нүцгэн багтаас ичдэггүй шүү дээ. Гэтэл яагаад бид ингээд том болоход заавал өөрийнх нь нүцгэн байх энэ эрхчлөлөг хааж байгаа юм бол хинтээ биднийг гоё мухагаар дуудчихв. Ягаад том болчхоор тэгээд бид одоо юм бусдад нүцгэн хаагдахаас санаа зовдөг, айдаг, ичдэг болчих. Тэгээд бид мэдээж л хуцаар өөрсдийнх нь биений өөс иргэнүүж байгаа. Тэгээд энэ төгс байдлыг гаргачаад тийм утасны хаард нуугдчаад. Тэгээд тэнд яг юунд бид нар санаа амар тайван байна вэ? Яг энтэй адилхан бид өөрсдийнх нь дотоод эрхчлөө яг юу юм тий? Хүн эрхчлөөг дотроосоо мэдрэхээр л эрхчлөөтэйгээ мэдэрдэг болохоос биш. Гаднаас эрхчлөө байхад болдгоо. За мэдээж илүү одоо эрхчлөө мэдрүүлчихээр гэдэг үгийг тий өмнөхөөсөө илүү тавьж болох тэр орон газрыг байх ёстой. Одоо газрыг хачаад олоод эрхчлөөд болчлоо гэж бодож удаачгүй бид эрхчлөөгүйгээ мэдэрдэг. Эний ард ердөө бидний дотор бидний яг энэ хувцас мэт өөртөө хуйлж хаачихсан байдаг. Үзэл бодлууд тэнд удаадаар итгэж үнэмшсэн, итгэл үнэмшлүүд үүнээсээ болоод хөдөлгөөнөө хүртэл харчихсан хэв дадлууд энийгээ тий үнэн гэж итгээд сэтгэл хөдлөлөөр байнга илэрхийлэх. Тэр сэтгэл хөдлөлүүд л байдаг. Гэтэл бид чөлөөлөгдөхийг хүсэж байна тий. Чөлөөлөлт гэдэг зүйл тэр чигтээ эрх чөлөөг хүслээс л ихтэй. Энэ чөлөөлөлтийг бид яг одоо энэ хуцаа тайлаад шидээд тий эрх чөлөөтэйгээр уран дулаан цат гадуур алхаад явбал хинч чадахгүй тий. Яагаад вэ? Яг л ийм байж болохгүй гэж биднийг итгүүлж гисэн юм шүү дээ тий. Энэ ол нийгмийн гаж үзэл бид баг цагдаа шүүхэд байгдах байх. Хэрэг цагт оногдох бах тий. Хууль ясанд шийтгүүлэх бах. Тий. Гэтэл хүн болгон гэртээ за нүцгэн байх дуртай нүцгэн байдаг л ах. Усан байхдаа бүгд л нүцгэн бие хардаг шүү дээ тий. Тэгээ бидэнд ингээд нэг нүцгэн бие ийм байх хэрэгтэй гэдэг нэг гоо зүйн хамгийн одоо нэг үзэмжит тий тухайн үеийн нийгмийн гой сайхан гэж болох дүр зургуудыг бидэд үзүүлж харуулж тийм хүмүүс нөхцөлөх хэрэгтэй тий. Тэр бол гоо сайхан гэж тгүүлдэг. Тэгээд бүгд тэрнтэй өөрсдийнхөө биеийг харьцуулж ичиж далд орох. Өөрийгөө нууж хаах тий. Эргэлзээг өөрийнхөө одоо биеийг заавал юм харьцуултгүйгээр бусдын өмнө дэлгэх энэ бол одоо хэний ч хийж чадахгүй гэж баг хэлэхээр тийм зүйл болсон шүү. Тэгвэл энэ болгоны жаад ингэтлээ байдчихсан. Одоо бидний сүнс эрхчлөө хүсэл байж байна. Тэг хүн эрхчлөөг хүсээд л өөрөөсөө олдог болохоос биш. Хин нэгэн өгчгөн гэж бодоод хизээж ирэхгүй зүйл ахгүй юу? Тэг хүн яаж эрхчлөөтэй эсвэл өөрийгөө яаж чөлөөлөх вэ гэвэл хүн өөрөө хүсгээд л хангалттай. Өөрөөсөө. Тэгвэл одоо бид тэгдэг штеп. За жишээ нь олны өмнө гараад ярих гэхээр үг яаж чадахгүй, өөрөө ирэхгүй бүх юм хаагдчихдаг. Энэ тэрийг хаадаг, тэг биеэ түгждэг. Олны өмнө би яаж чадахгүй гэж итгэчихсэн. Ярих үедээ тий ингээд маш хүчтэй сэтгэл хөдлөл мэдрээд тэр сэтгэл хөдлөл дотроо өөрийг ингээд хүчтэй түгтцэн ахаа тэрийг амсахыг хүсэхгүй мэдрэхгүй тий. За энэ нөгөө бусдад харьцуулсан харилцаа шүү дээ. Тийм.
тэр үедлийг эвгүй мэдрэмж авчиж л та тийм. Ийм гацаа гажилтууд тэгээд тэрнийх энгийн маш өчүүхэн зүйлүүд болцоо. Мэдээж ичгэвт шараа алсан тийм хүнд мэдрэмж авсан байж болно. Тэгэл тэрнээсээ хайдчихж байгаа шүү. Одоо нөгөө нэг хүүхдүүд чинь баг байхтаа гэртээ хичээлтэй байжгаад тэгээд нөгөө эхний нөгөө хичээлдээ очиод сургуульд очиод тэгэл хүүхдүүдтэй харьцуулагдаад шоологдоод тэндээс асар их хаалт нөгөө нэг юмнууд харьцуулт аваад тэрнээс их үүдэлтэй тий. Тийм. Ангидаа маадгүй ингээл багтаа ихтгэл дүүрэн байж байгаа. Яг хитгэр ангиас юм бөө мэд тий. Нэг юмнаас олоод хаагдмал болсон байдаг. За тэгэхээр бид юунд хаалттайгаагаа бүгд мэднэ. Хийж чадахгүй бол болцоод байгаа тэр зүйлс тий. Өөрийн ингээд нэг дотор байгаа ингээд бүх эрчим чөлөөтэй урсж иж бид тэр эрхчлөлөг мэдэрнэ шүү дээ. Сүнс маань бидний энэ эдис болгоноор хүрд болгоноор тий бодол эрчим энерги болгоноор маань тэгээ зүгээр л ингээд чөлөөтэй хөдөлгөх тэр хөдөлгөөн болгоноос одоо өөртөө эрчим энергийг цацраад эрх чөлөөгөө мэдэж зовлонгүй завиргүй байж байх хэвээр. Гэтэл та юун дээр заваад ичээд тий хийж чадахгүйгээ хаашаа суугаад хийх гэхэд яагаад хийж чадахгүй вэ? За энэ ард л тий зүгээр л итгэл үнэмшил. Хүнд хэцүү мэдрэмжүүд л гэдэг. Тэгвэл одоо бид яагаад тий ингээд санамсаргүй ингээд ганц нэгэн хийсэн үгэн дээр маш хүчтэй итгэл үнэмшил авсан байдаг шин. Ялангуяа энэ бага наснд тэр хэмжээр хүн гинэн тамаагүй байсан гэсэн үг. Тэгээ тэр гинэн тамаагүй асар итгэл дүүрэн цаваа цалгуун тий юу ч хийхэд бэлэн ийм нээлттэй насан дээр нь ийм нээлттэй гинэн цалган байхад тий орж ирсэн үг хэл ярианууд бидийг зүгээр тэрийг бүгдийг хүлээж авч авчаас асар хүчтэй үнэнгээ итгэгдчихдэг. Тэгэхээр боди бид тэг ингээд бүр ихийн хилээд болохоос ахуулаад энэ оршихуйн тэг энэ дэлхийн эрчим энерги бидэнд шивэнжил байдаг. Наадвал бүх зүйл давтамжтай болгон бидний тарих тэг давтамжтай болгоны хүлээж аваад дотор бодол болгоод хэл яриагаар гаргаж байгаа шүү дээ. Гаднаас орж иж байгаа давтамжтай болгоныг дотроо оруулаад мөн адил шингээж байгаа. Тэг бид нар хүлээн авч тэгээд дээрэс нь бусдад өгөөч. Тэгвэл зүгээр л одоо энэ дэлхий дээр та төрж байгаа үед энэ бүх давтамжтай болгон бидэнд шивэнжидэг, биднийг хөдөлж идэг. Даа хийвлээд орж ирэх үед байгаа бүх эрчим энерги яг л бидэнд итгэл үнэмшил асууж идэг. Хааж идэг бидний бие. Итгэл үнэмшил гэдэг зүйлийг бид нар ганцхан үг хэл яриа үзэл бодол гэж ойлгож болохгүй. Зүгээр л одоо биеинд хашигдсан мэдрэмжүүд тий халуун хүүтний тий энэ халуун гэж итгүүлгээд халуун хүүтэн гэл халуун юм одоо хүний бид хүрэхэд хүүтэн мэн гэл итгэдэг штэ хүн. Юусаа яг юу итгүүлж чадна тэр нь яг тийм болж мэдрэгддэг. Их санамад. Тэгэхээр энэ дээр би нэг юм хэлэх гээд байна л да. Итгэл үнэмшил гэдэг юм чинь бидэд их олон янзаар бүх хүртхүүгээр бүх мэдрэмжүүдээр гаднаас ирж байгаа бүх давтамжтай болгоноор тэр байтгаа ингээд унддаг орны чинь тийм материал ор хүнжил чинь хүртэл итгэл үнэмшил. Тэрс ингээд хүртэж алах бүх зүйлээсээ бид нар ингээд ичмээр цохиулаад тэнд ингээд бидний сүнс яг одоо хут сүнсөд хизээш тайлах эрхгүйгээр тий нүцгэн шалдан бийж гарах эрхгүйгээр амьдарч байгаатай адилхан. Тэг хүлэгцээр баглагцаар байгаад тий ихээс төрлөө төрснөөсөө хойш сонссон үг бүр биднийг хайцгалж байдаг. Үйлдэл бүр тий эцэг эхийн одоо хандлага зүгээр нүдний харц хүртэл бүх юм давтамжтай болгон. Ингээл бид тэрэн дотор нь жоохносоо үнэн гэж итгэл. Тэгэл одоо нөө бидний чинь эрхчлөө дотроосоо хүсдэж гаднаасаа хүлээн зөвшөөрдгөө тэр дөрүүд маань яаж нээсээ гарахаа мэдгүй. Би болчдөг байхгүй. Тэгэд бид чинь
Тэгээ ингээд дотор эрчмээ чөлөөлөхийн тулд энэ болгоно л буцаагаал үе зайгүй тайлал. Тэгээ буцаагаал ингээд энэ бүх эрчмээс салж иж сая тэнийг нүцгэрсэн мэт сүнсээ мэдэрч байгаа шүү дээ. Нэмэх тусмаа одоо өөртөө мэдэрч эхэлдэг шүү дээ, тийм. Тэгэхээр ялангуяа бид насыг наслах тусмаа энэ дэлхий дээр амьдарч байгаа амьдралдаа тийм ухаал авахгүй явсан ухамсаргүй хүлэгцэн амьдрал болгондоо бид тэр хэмжээний зузаан эрчим энерги дааж давшгүй дах мэт тийм тэр зүйлстэй ингээд хитэн одоо үеэрээ тайлж чадахгүй хүмүүссэн тийм их хуц хонор өмссөн юм шиг тийм амьдралаар амьдраад хамгийн сүүлд нь гадуураа ямар ч өмсөө тэрийг өөрийгөө гэж бодоод ч юм уу тийм ингээл амьдарч байдаг. Энээсээ л тайлаад өөрөөс солихыг чөлөөл. Тэгээ тэрийг чөлөөлөх тусмаа хөнгөрж байгаа мэдрэмж ирэх чөлөө. Тэгээ тэрийг бид нэр хааж байгаа л гэж нэлдэг. Сүнс маань л жаргаж штэ тэр дотор тий. Энэ биеийн дотор чи сүнс л биш тий. Тэгэхээр одоо багасаа суусан ихтгэл үнэмшлүүд бид нэр ингээ бариад тий байгаа юм бол яг энэ үнэндээ гэд итгэж үнэмссэн юм аа нэг бас нэг бодоод үзэрэй тий. Энэ л ерөөсөө худлаа шүү гэдэг маань ч бас нэг анзаараад үзэрэй тий. Тэр болгонд чинь таныг яг цаад яг үнэн байна уу худал байна уу гэдгийг бас нэг анзаарч эхлэх юм бол тэндээсээ бас өөрийгөө чөлөөлөх гэдэг шүү дээ. Тэрийг хүнээс суугаад хүний одоо худал үнээр өөрийн худал үнийг дүгнүүлэх энэ бас худал үнэн. Одоо тийм гэсэн үг үстэй тий. Өөрөө ингээд юу өмссөн яг тэрийг үнэнгээ бодож исэн чинь тэр нь тайлгдсан чинь цаанаас нь шал өөр юм гараад ирэхэд тий. Өө эн чинь би ийсэн биш тий. Гэвч захиад нөгөөд нь тайлгдсан захиа өөр юм гараад нь тий. Ингээ би юм биш тий гэд хайсаа сүултээ би гэж хайх хайлт чинь утгаа алдаад би гэж өрнө ингээ шал хэрэггүй тий. Одоо энийг бид эго л гэж ярьдаг шүү дээ тий. Би үзэл гэдэг юм чинь үнэхээр худал хуурмаг тий. Хиймлийн хиймэл ямар юм дотор амьдарч исэн гэдгээ ингээд тайлаад эхлэхээр багсгаад эхлэхээр хүн мэдэрдэг. Гэтэл тэ өөрөө тийм байж ич тэ өөрөө өнөө худлыг ч мэдэхгүй байж бусдын өнөө худлаар өөрийгөө шүүлгэнэ гэдэг бол тэ тэр хүний өмссөн бүх юмыг давхарлаа өмсчихдэг. Тэсвэлдээ өөрөө сонгож өмснөө ч мэдэхгүй тэ нэг бүц чи хүний баахан өмссөн юм давхарлаад ирсэн тэ. Тэ ингээд одоо амьдралдаа зориггүй чөлөөлтийг тэг ингээ өөрөөсөө ингээ хуцаа нэмэлж ч юм уу. Жишээгээр тэг ингээ өөрөөсөө нэмэлж гарахгүйгээр хүний тусламж ирээд хүний арга ухааныг өөртөө авч явсаар хагаад зарим хүмүүс бүр дийлдэх аргагүй юу болцсон ч мэдэхгүй тийм болцсон шүү дээ. Учраа алахгүй. Ингээ төсөөлөд амар одоо сонсож байгаа ч тийм. Тэгээд одоо тэр хүмүүсийн чинь бүгдийн л одоо нүцгэлэх тал болвол тий одоо ингэ чиглүүлэл замчлал тийм өмсөн байна, ийм өмсөн байна. Одоо тэрийг таль наа чин хүний ухаан, наа чин таны амьдралын ухаан гэл тий ингэж явсаар агаал сүулт нь одоо ингээл эцсийн мөчөд нүцгэлээл ирэхээр хүн яг өөрийгөө олчих шин. Тэр өөрийгөө олоход тэнд би гэдэг үзэл байгаа болчдөг. Яг өөр дээр ирдэг. Тэгээ яг өөр дээрээ яаж ирсэн гэхээр бүх нийтийн эрчим энергийг төрөхөөс өмнө та өөртөө шингээсэн юм бол бүх нийтийн төлөө сэтгэл зүрх гарч иж тэр олон зүйлийг ховхолдог. Тийм учраас сэрэлт хийхийн тулд бүх нийтийн юм өмсөд ирсэн гэдгийг л бид мэдрэх хэрэгтэй байна шүү. За тиймд нь та одоо эцэг гэхээ удам төрөө эцтэй. Эдний чинь өмссөн тэр их одоо эрхчлөө баймсан зүйлсүүд байна. Тэд чинь энэ дэлхийд өө түмэн олон жилийн мянган туулыг туулсан бидтэй. Таны тэр олон 7-8-10 хитэн үе дэшээ өвдөцөд чинь. Тэгээд тэрийг та өмссөн. Тэгээд тэр олон зүйлс чинь тухайн амьдарч байсан хүмүүсийн тэр дэлхийн бүх эрчим энерги бидтэй. Тэгээд та тэрийг өмссөн байна. Тэрийг л хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Тэгээд хүн болгонд үл адилхан юм өмсч явд юм шүү. Тийштэй. Яг адилхан үе давхар, адилхан давтамж ирчмээр бүгд дараа тавьж байгаа. А гэхдээ тэр дундаас өөр өөрийн онцлогоор тэрийг тайлах хэрэгтэй. Энийг одоо бид яг өөр дээрээ хэрэгжүүлэх мэдрэх гэж. Нийтийн эрчим энергийн давтамж долгионоос хүн өөрөө ангижиж ухамсартайгаар тайлах явцдаа бусдыхыг бас тайлж байдаг. Тийм учраас ингээд яг өөр дээр ирсэн юм шиг тэр мэдрэмж эрхчлөлөн дээр ирэхэд хүнд өөрийн гэсэн юм юу ч байхгүй болоод бусдын төлөө гэсэн сэтгэл төмөнтэй одоо итгэж би бүх юм байна гэж тэр их юмаа тайлж авсаар хагаад эцэст нь та энэ дэлхийн амь амьдралыг өөртөө багтаасан амьдралын энэ одоо урсгал эрчим дотор өөрийн энэ давтамж эрчим энергээр тодорхой үүрэг гүйцэтгэх хэрэгтэй тий хин нэгэнд уужил ухаалаг өгөх эсвэл хин нэгнийг аж аалаар бэлхүүлж амин зүрхийг нь одоо тайвшруулах тий за эсвэл хин нэгний ухаан ухамсарыг дэлхий байтугай түүний цаатад тэлэх өгдөлтэй ч юм уу за эсвэл одоо бүхий л одоо баг үрс тий балчир энэ бүх зүйлсийг өргөнд итгэж ургуулна соёолуулах тий үр шимийг хүртэх тэрийг нь бусдад түгээх үүрэгтэй юм уу энэ амьдрал тэ өөрөө асар баян энэ дэлхий дээр байгаа бүх сүнсний оршихуй шүү дээ тэдний амь урсгал шүү дээ тий тэгээд тэд чинь энэ махан биеийг олоод энэ амьдралын хэлхийг ичи авта болоод энэ ингээд одоо бүтээл болоод төрсэн байна шүү. Тэр бид ийм одоо нэг том утгаар харж ийж яг тэр бүх зовлонгоос ангиждаг байх нь шүү. Тэгээд бид нар зовоод ингээд аам бол зовлонг ингэж л тайлна. Тэгэхээр энэ ч одоо тийм амар их үлийн өөр тийм их юм ингээд хүн барах чиж тий энэ чөлөөлөлд эрхчлөлөг болж авт юм уу гэхээр тэгдэг. Гэтэ энийг хийхдээ тий эхлээд та би гэж бодож исэн тэр юмнуудаа тайлаад эхлэхээр би байхгүй болоод бидний төлөө ингээд хүн өөр ирэхгүй яваад эхэлдэг болчдөг. Бид гээл явж исэн чинь миний хүү, миний охин тий аав ээж мөнгө явж исэн чинь дараа нь удмынхан талаар санаа зовоод тэрийг нэг босгож чам. За энийг нэг өндөрлөгч гэсэн юм. Манай удам яагаад дандаа юм сул дорой тий арх дасан ингээ умбаа явдаг юм бол яагаад бүгдээрээ юм чигээд тий нэгэн ч цайлахгүй дагдаас амьдэрдэг юм бол яагаад дандаа гэр бүл нь салт юм бол тий яагаад дандаа өөр хүүхэд нь өвчлөлт юм бол гих мэтлэн ингээ бодоод эхэлдэг. За тэгээ тэрний ч учрыг олъё, эний ч учрыг олъё гэхэд тий нэмэлсэн одоо ачаа болгоны чинь цаанаас тэрийг ингээд тайлж чадах сүнс чинь ингээд нэгдчихэдэг учраас учрыг нь олоод ухаарал байдаг. Тэр нь одоо та өөрийг л нээж штий бусдын төлөө. За тэгээ яжсэн чинь дараа нь юу удам байтугай тий тэрний цаатах Монголын төлөө санаа зовоод байдаг. Их орон газар шороо тий ирээд өөрөх хөрс. За энийг ингээд бодоод тэр хэмжээд нэмгэрж штий тий. Тэгчихсэн чи дараа нь өөрөө ирэхгүй энэ монголчин дэлхий тэгээ тэр чигтээ хамааралтай юм байна гэл дэлхийн тухай бодоод дэлхийг яавал зэгцэлхөө яавал Монгол тий дэлхий зэгцтэй болохыг мэдэж эхэлдэг. Гих мэтлэн ингээд тэр хэмжээгээр цаана юу тэлээд байна? Оюун ухаан сэтгэл зүрх нь. Тэрний төлөө цоглох зүрх. Тэгээд тэр зүрх цоглуулж байгаа махан бие түүний төлөө альчаад санаа зовж хөдөл мөрлөж эхэлж штий тий. Ингэж бид нар өөрөө ирэхгүй өчөөхөн хувь хүнээс тий өөрөө ирэхгүй тэлмэл болж тэрийгээ дотроос мэдэрсэн учраас хэлж ярьж ингэж чөлөөлөгддөг байна шүү дээ. Тэр хүмүүс тэгдэг байхгүй. За би нэг өргөө олчвол чөлөөлөгдөх гээд байна. За би нэг сайхан хайртай очирчвал болох гээд байна. Ингээд нэг юм хүсээтэй тэрийг авчвал чөлөөлөгдөн гэж бодсон чинь үгүй. Тэр зүгээр л таныг хуурж исэн орхиодаг тий. Та яасан юм дээрээ өөрийгөө ухаж ажиллаж чөлөөлөгддөг. Их хизээч тэрийг авчаад энийг авчаад одоо тэгээд энэ хизээч дуусахгүй хүн ингэсээр агаад насан туршид дууссан гэдэг шин. Тэрийг бол худал хуурмаг ертөнц. Та өөрийгөө олоогүй жинхэнэ бодит өөрийгөө олж иж та энэ амьдралд амьдрсан шиг амьдрна. Амьдрсан шиг амьдрахын тулд та өөрөө ирэхгүй тий бүхний төлөө зүрх сэтгэлтэй ээж энийг мэдэрдэг. А тэггүй зүгээр зовлонт амьдрал хуурамч төсөөлөл дөө нэгээс нөгөөгийг болох гэсэн
ухаандаа тий артхаа уртхаараа нөхөд уртхаа артхаа ингээд зөрүүлээд тэгээд ирсэн юм болгоныг арга цаагаад амьдрах юм бол таны үр хөвгт яг энэ амьдралыг тулдаг. Гэтэл бид ярьж штэ тий монголчууд бол за ингээд за одоо ахил дэмэл солиорл мэт юм ярина. Гэтэ үнэн энэ дэлхийг хөршлөх хүмүүс юм. Яагаад гэж ярьж байгаа? Яагаад бид нар ингээд нэг цаанаасаа мянгатай жилийн дараа тий дэлхийн энэ маш их том гэгэрлийг өвгдөөц маань тэнгэрээс бууж ирээд хийх гэдэг. Гэтэл бүгд иймд итгээд яагаад итгээд байгаа? Энэ дотроос татагддаг үнэн учраас. Сүнс маань тий энийг хийж чадна. Гэдэл одоо бидрийг ихнээсэн сэрээгээл сэхэрүүлээ тий. Энэ дотроос бидэнтэй өөрсдөө минь ажиллаад чадсан эдэн нөгөө эдийгээ тормоодлох босгох гол үтцээд л байна. Энийг чинь хийхин тулд дэлхийн нийтийн энэ их хомролсон эрчим нэрлэл ордог тий. Өөрийнх нь чадлаар сонсог тайлдаг. Бусд нь бас тайлцах хэрэгтэй шүү дээ тий. Гэтэл одоо бүгдийг нь тайлж нүцгэлэх үүрэгтэй сонс гэж байдаг. Тэгвэл бүгдийн төлөө явсаар л байна. Эцсийн зэрэлд хаан дуусахын тэр хүртэл тий. Гэх мэтлэнгээд бидний сүнс өөрийн гэсэн энэ амь амьдралын тойрогт амьдралд хийх гэж амьдрах гэж ирдэг ажил гэж зүйл байдаг. Энэ бол бидний одоо сүнсний хүнд тээж ирсэн нөгөө заваад байгаа сүнсний маань хийхийг хүсэж байгаа тийм. Тэр сүнсний зорилго энэ амьдралд хийх ёстой ажил нь. Тээж ирсэн үүрэг нь тэгнэж ирсэн ачаан тийм. Үйлцэх ёстой тийм үүрэг хариуцлага нэдэг. Энийгээ бид нар дотроосоо ингэж өөрсдөө чөлөөлж олсноор хийж явахтаа жаргадаг. Өөр их хөрөө цацардаг тийм. Эрх чөлөөг мэдэрдэг гэсэн. Хийж явахдаа эрх чөлөө мэдэрдэг. Тэгээд энэ болгоноо хийгээд хүнд хүрэж явахдаа асар их ихтгэл орж идэг. Тэгэд амь амьдрал ямар үнцэнтэй хүн гэдгийг мэдэрч идэг. Тэгээд тийм хүнээс тийм эрчим энерги тасаж тэр хүнтэй ярилцаж, уулзаж, ухаарч тийм өөрийн тэрэг ачаануудаа чөлөөлнө гэдэг тэр хүнд ямар их арж агал хайр хүртэж байгаа вэ? Гэтэл тэр хүн өөрөө тийм болохын тулд яаж ганцаараа энэ бүгдийг ад гарах гэж тэмцсэн бол. Тэр энэ бол бодит хайр. Тэгэхээр одоо хайр хүртэл хуурамч байгаад байна шүү дээ тий. Хуурамч учраас бид үдийг хүртэл завсаар. Хуурамч учраас өөрийгөө олохгүй хайсаар. Хуурамч юмд итгээд байна. Хуурамч амь амьдрал. Хайр тий бүх юм хайр шүү дээ. Гэтэл одоо өөрсдийнхөө хуурамч боллоо итгэцэн энэ хайр гэдэг юмны хаач учрыг ойлгохгүй учраас бүгд үйл өрөндөө дарагдастай. Өнөө маргаашаал бодоостай. Тий хувайжсэн өчөөхөн орон зайтай төгжтэй байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд хүний ингээд сүнсийг орж танддаг. Тандахдаа зүгээр л тэр хүний амь амьдралд эзлэх сүнснийхэн хийж чадахгүй байгаа тэр амин орон зай руу хүн нэвтрээд тэр хүний сүнсний өгдөл зорилго, үүрэг даалгавар тийм энэ амь амьдралд юу хийх гэж яг одоо юу хийх гэж сүнс нь тэрний цаан зовоод байна. Тэрийг ухаж ойлгоно. Тэгээ энийг юунаас болоод даагдсан, юундаа гацсан гэдгийг тайлж өгдөг. Тэгээ сүнсний өгдлийг уншиж харах хүмүүс тэндээ итгэдэг. Яагаад гэвэл тэр хүний дотроос хэлж чадахгүй байгаа зүйлийг нэгэд хэлээд өгөхөөр дотроос нь хин доторнаа сүнс нь тэр хүлээн зөвшөөрүүлж дотроос нь энэ болго үнэн гэж итгүүл мэдрүүлдэг. Ингээл хүн зөв зам руу орж эхэлдэг. За тэгээ тэр хүн тэр олон тий үүрсэн ачаа дарамтаа эхлээд ингээд таанд тийгээд орчхоор хэргэн санаад эргэн санахад бэлэн болоод эрчим энерги дотор идэвчээ тий энэ бүх ачаагаа тайлахад сүнс нь хүч орж идэг. Хөнгөрөөл хүч орол хөнгөрдөг тий. Гэтэл одоо бид энэ эрчимтэй болтлоо яасан бах нь өөрсдийг хөнгөлж чадсан учраас хин хүний дотор сүнсний хаа хүртэл явах оршихыг нь уншиж чадчих шүү дээ тий. Гүний гүн рүү. За ингээд та энэ ачаануудаас салах хэвээр салгаад сурсан хэсэг нь салгалцаж өгнө гэд бид ингээд сургалтанд авирдаг. За ингээд хүслээрээ л хүмүүс ирдэг. Хүчлэл байхгүй. Тэгээд л бид чинь 7 хоног жингээ дотор сүнс гэж юу гэдэг тухайн ойлгуулж өгнө. Тэрнтэйгээ холбогдох тий энэ одоо арчим энергийг эзэмшсэн учраас тэр нэг өмсцэн зүсцэн ачаа дарамт болгоноос нь чадхаагаа ирээд тайлалцсан
ухаарлуудын өөрсөнд нь тий туусан туршлагаараа юу л хэлсэн. За ингээл нэг хэсэг нөгөө энэ тэндээс нэг халтайсан хүн орж ирээд өсчөнд ороод өнгө ороод гардаг гэдэг шиг тий усан дороод цэвэршдэг гэдэг шиг ингээд бүх талаас нь тэр хүнийг сүнсээр нь ангааж имжлээд хүч оруулаад тайлхаад угаахаа цэвэрлээд тий дүдийн нэг нэгээд имжлээд ангаагаад ингээд нэг өөрөөрөө болохт нь төхүүлээд өөрөө өөртөө ажиллаж үлцэн ухаалаа аваа гэв. Ахиж яагаад гэвэл тэр олон хуцыг өмсөхгүй тулд дахиад тий дарагдахгүй тулд та нэг өснөс хийгээд ухаалыг нь үлдээгээд өөртөө ажиллах дараагийн орон зай сугалт руу ингээд явуулдаг. За гих мэтлэн ингээд манай сургалтуудаар дамжиж явсаар байгаад эцэст нь хүн өөрийнхөө арга замыг олоод тий энэ рүүгээ бүрэн шийдэх гэдэг зүйл бас байдаг. Урдан дагуурмаг амьдрал тасцсан энэ хэв дадалтай гацсан зовлонгийн дараад гүн шийдсэн зовоо дагаагач мэдгүй болтлоо автцсан байж. Тэгвэл одоо та эрхчлөлөг мэдээд хэлэхээр ахаа тийм болохыг хүсдэг. Энэ бол хүнд өөрчлөлт гарч байгаа хууль явуулж байгаа хэлбэр нь. За тэгээд хүн шийддэг. Би сүнсээр амьдрий. Би өөрөөрөө бай. Ингээд хөнгөлөд төхөр өөрөө ирэхгүй бусдын төлөө сэтгэлтэй болчдөг. Өмнө шигээ ботгоо болчдөг. Хайлчдаг, давчдаг тий. Зарим чөлөөлөгдөд урсаж эхэлдэг. За ингээд сүнснийхээ эрчим энергиуд энэ биеиндээ баг багаар эзэн суугаад урд нь тархин биеэ удирддаг тий. Хуурмаг дүүрэн бүх хөдөлгөөнийг нь өөртөө тааруулсан. Бүх биеийнх нь дотоод шүүдэлийн булчгааг нь зохицуулсан тий. Эндээс нь хизээч гарахааргүй эвсэлдүүлсэн байсан бол одоо сүнс өөрийнхөө дотоод биеэ удирдах удирдлага авч эхэлдэг. За ингээс нэг мэтгэл ирсэн байдаг гэдэг шиг алхаж аваад л тий энэ сүнслэг орон за энэ хамт олон руугаа ирж идэг. Тэгэл нэгэд мэтгэд би үйл хийгээд эхлэгээд хөл гарна тий өөрхөн удирдлагыг хөдлөөд эхэлсэн байдаг. Тэр үед хүн өөрийнхөө сүнсний амин эрчмийн урсгалыг тий бусдын амин эрчмийн урсгалтай сүлэгдүүлж тэдийг чөлөөлөх хүлэндээ орцсон байдаг. Ингээд л нэг л мэтгэд гэж явсаар хагаад та одоо эргэлт буцалтгүйгээр тий хувирахгүйгээр нэг мөсөн хувьсгаар шийдээд ингээд л бид сүнсээрээ амьдрахч болохын тулд үлдсэн бүх зүйлээ зэгцэлж эхэлдэг. За энэ бол ингээд сэрсэн хүмүүсийн тий сэрж байгаа хүмүүсийн амьдралын юм түүхүүдийн гэтэл ингэж чөлөөлөгдөж энэ бол богино замын тул ахна шүү дээ. Нэг нь тий нэгдлийн хүчийг авч нэгдэл нь нэгийнхээ төлөө зогсож чадсан. Тэгээ үр дүнд нь буцаад тэр хүний сүнс нь тий энэ одоо нэгдлийн орон зайтай оршихугаараа нийлж бусдын сүнсийг чөлөөлөхөөр ичмэндээ ингээд ордог. Ингээд бид ингээд одоо сүнслэг нэгдэл, сүнслэг эрчим энерги хоорондоо тэмдэглэцээд бидний ингээд гал нөхөрлөлүүд тий өөрөө ирэхгүй нэгнийхэн зовлон нөгөөдөл нь хуваалцдаг. Нэг нь өвдөхөд нөгөөдөл нь давхар мэдэрч идэх тий бүгд ингээд яг адилхан одоо үүргээ хуваалцаж түүний төлөө ингээд зэрэг санаа тавьж сэтгэлээ чилээх хэмжээний ингээд хүн өөрчлөгдөж эхэлдэг. За ингэж явсаар одоо хувирсан хүмүүс хувьсгал хийхэд бэлэн болдог. Ягаад тийм урд нь амьдч болоод байсан бүх юм хуурмаг санагдаж эхлэхэд тий бүгдийг энэ бодит амьдрал руу нь оруулахыг хүсэж эхэлдэг. Ингээд тэгээд нийгэмд эсэргүү, тэрслүү үг яриануд ярьж тий бодит байдлыг яг байгаагаар үнэлцгийгээд тэрийг амаад дарж нууж хааж тий урдны амьдралаар амьдрахыг хүсдэг учраас чөлөөт илэрхийлж эхэлдэг. Энэ бол чөлөөлөгдсөн байдал. Тий урд нь чаддаг болсон шүү. Өөрөө даваад гарцсан биш тий. Тэгэнгүүт тэнд нэг хүн асуудал нь шийдэгдэхгүй байгаа юм дээр санаан зовж дотроосоо бүр хайр нь хурж тэр хүний асуудлыг шийдэж өгөх хүсэл нь дотроос нь төрөөд шүү дээ. Тийм. Урд тал нь бид өөрийнхөө хувь орон зайтай юу хүний зовлон үүрэх. Өөрхийн зовлон гол бүр одоо ойрлж ярьсан хүмүүс байсан биз дээ. Яриа болгон зовлон, яриа болгон гацаа тий. Яриа болгон хүн буруудгаж хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ажилласан тийм л хүмүүс байсан шүү дээ. Гэтэл одоо тэр хүний төлөө санааж хэлнэ гэдэг чинь тэгтлээ хүн хэлсэн байгаа байхгүй.
Гэтэ яагаад санаад шилжиж байгаа? Хамгийн гол нь сүнс тэр хүний төлөө санаад шилжил гэж авал тэр хүнд тусалж чадах учраас. Тэгээ бид чинь туслана гэхээр л арга амьдрал дээр туслах тухай боддог. Бид чинь зүгээр хэлж ярьж байгаа үг тий. Тэр хүний хизээж тайлбарлахгүй байсан ганц гүнийг олсон учир шалтгааныг тайлж өгөхөд тэр хүний амьдрал ил ертөнцийн дотор нь хэр хувирч тий тайлгцсан тэр хэмжээгээр өөрчлөлт гардаг. Бид ингэж тий одоо хүнд дотор сэтгэл эрчим энергийг тавируулах замаар өгдөг байх нь шүү дээ тий. За тэгэл ингээд өөрийгөө чөлөөснээс өмнө хүнд өгөхийн төлөө болчихдог. Эхэндээ их авдаг л та. Ягаад тэр их юм чөлөөлөхийн тулд. Тэгээ одоо анх ярьж байгаа хүмүүс маань дандаа авах сэтгэл дээр ирдэг. Хамтлаа авч иж тий. Одоо энэ өөрхөн дүүрэн байдлыг мэдлэхийг хүсдэг. Гэтэ авснаар уг нь бол дүүрдгүү. Яг өөрхөн дотор орж дүүрэн оршиж байгаа сүнс тий. Таныг дуттал нь ингээд зовоос энэ ачаанаас чинь салгахыг сүнснээсээ бид хүснээр чөлөөлөгддөг байхгүй. Гэтэл тэрийгэ мэдэхгүй штэ сүнстэйгээ чөлөөлөмшөрөхгүй байхад амьдарч байгааг биегээ итгэцэн тий. Амьдрах аргадаа шаналцсан тархиндаа бид нар автцсан учраас тэрийгэ биегцсэн учраас тэгээд авахыг хүсдэг. Сүнс рүүгээ дүртэл авахыг. Тэгвэл одоо би зөв хүнтэй ярилцж байхдаа л сэрсэн сэрэг хүн зүгээр л ярианаас мэдэрдэг байна шүү дээ. Ярианаас нь тэгээд үг үйлдэл төр харц зүйлээс мэдэрдэг болсон байл шүү дээ. Хүн хамгийн гол нь ингээд сэрээ татсмаа мэдрэмж нь маш торгон болдог. Тэр их одоо цуцаан юм тайлаад байгаа учраас дотроос ингээд мэдрэх бодит мэдрэмжүүд ингээд орж ирдэг. Хүнд ингээд хязгааргүй мэдрэмж, хязгааргүй одоо мэдрэх хүртхүүнүүд байдаг. Бид нар ингээд нэг зүгээр бие биендээ ингээд гараараа хүрхэд л энийг хүртэх гэж ойлгож байна. Үгүй шүү дээ. Бид нар ингээд бүр эрчим энергиэрээ хин нэгний эрчим энергитэй шүрэлцэхийг хүртэх гэж хэлдэг. Тэ? Одоо бидний харах гэдэг юм чинь ингээд өөдөөдөөсөө харж байгаа зүйлдээ л итгэдэг бол тэ. Бидэрт гүн далтын хараанууд биш. Зүгээр л тэр хүн дээр төвлөрөхөд тэр хүний тухай орж иж байгаа дүрслэл эрчим энергиудыг дотроо харахыг хараа гэнэ. Бидний дотор ингээд энэ дэлхийн амь амьдралыг бүгд нь мэдрэх, амьдралын урсгалыг бүгдийг нь ойлгох тийм бүртгүүнүүд байдаг. Оюун бодол, ухаан санаа маань тийм ингээд хязгааргүй ухамсарын эрчим энерги зүгээр л тэр ингээд ухамсарыг мэдрэх тийм агуу хүчин чадалтай. Бидний одоо энэ махан бие тийм энэ хэр хүртгүү чинь өөрийгөө чөлөөлж хүртгүүгээ нэгээд ахын хэмжээгээр тэр их эрчим энергийг энэ махан биений эдис өөртөө ингээд ижилсүүлэн нээгээд тэгэхээр бид нар зүгээр л амьдралын үнэс бусдыгаа амьдралын эрчмээр ангааж тий асар их ухамсарын эрчмээр ухаан оруулж тэгээд амьдралд нь хизээч байгаагүй энэ махан биений үүдэлтүүдийг өөрсдийн биеэр ангаах тийм төгс чадамжтай. Одоо энэ бүү болооч хүмүүс нь шүү дээ. Энэ хүмүүс чинь тий энэ ил талд хоёр ертөнцийг холбох үүрэгтэй. Тийм сүнснүүд. Буюу гэрлийн дайчид нэгсэндээ бусдын төлөө сүнс нь үргэлж сэрүүн байж тий амьдралын эрчим энергийг өөртөө авч тэгээд энэ ухамсарыг яч зүйлийг өөртөө шингээж чадах юм бол хэмжээс ахиж төвшин ахиж тий тэр олон тэнгэрүүдээс цаадах руу хальж чадах хөрмөл тий цаанаасаа ийм ажил хийх ёстой өгдөлтэй хүмүүс. Гэтэл энэ хүмүүс бусдаас илүү бүртгүүтэй. Тэгээ онгод тэнгэрүүд нь ороод ирэхээр илүү мэдрэгтэй. Яг л үздэг хардаг гэж бидний ядчтай үздэг хардаг хүн гэж. Тийм л болдог. Гэтэл бид бүгдээрээ тийм штэ. Хүртгүүд хэлээд эхлэхэд хүний бодлоо уншигдана. Хүний харцтэй сүнс цаанаас нь юу гэж байгааг шууд ойлгодог болно. Тэр байтугай зүгээр нүүрний хувирлыг нь тийм ингээд хормын дотор яаж орчлогч байгааг нь анзаарч хардаг болдог. Гэтэл бид ингээд олон нөгөө давхрахтайгаа байхдаа хүний нүүр хөдлөлтөндөө хитгэн дүрслэлтэй. Гэтэл тэрийгэ тайлаад эхлэхээр сүнсний тэр мэдрэмжүүд орж ирэхэд сүнстэй яаж энэ биеийн энэ хөдлөлийг ямар амин нарийн тий нүдний хацны нэг жоохон хэлбэр өөрчлөгдөхөд юу ч шууд мэдрэгддэг.
Тий инээд хүртэл олон янз. Хүний амнаас гарч байгаа дуу хоолой хүртэл хэд мянга хувирна тий. Тэгээ дээрэс нь одоо бид нар ядчихтай шулмын инээд доод эсүүд за хүнд давтамж толгойн хүн зүгээр хувирахад тий хүний дуу хоолой хүртэл дотор хазганд мал муухай болдог шин. Гэтэл дээд төл өрөөгөө шилжээд ярихад ямар тайван болох вэ тий. Гэтэл ингээд цаанаасаа эрэгтэй төлгүүд орж ярихад би хаяаж уршлагдах уу. Гэтэл эмэгтэй айл авир орж ирэхэд те эмэгтэй мөн чанар орж ирэхэд хүн яаж эмэгтэйлэг болох вэ? Гих мэтэр ингээд хүний ингээд хүртгөө мэдрэмж чөлөөлөгдөхөөр хүн өөрөө хэдэн мянга хувирах чадамжтайгаа ойлгодог. Хүнд дээ 8 амьдралын тэр хүн ямар сүнсний хөдөл зорилготой юм. Түүнээс шалтгаалаад те түүнийхээ дагуу ингээд яаж хувирж хувьсах те тэр их чадамжуудаа ямар л бол ямар дүрээр дор нь солих. Тэгээд ингээд хязгааргүй хөдөл чадамж би яагаад хязгааргүй гэдэг юм гэхээр сүнс хөрөө хязгааргүй хамсарлууд тэлхтээ өсөж хөгжиж дэвшиж идэг. Түүний төлөө оршиж идэг. Тэгвэл бид тэлэх арга олцсон. Олсноо бусдад заадаг тий. Олцсоноо өөртөө ч хэрэгжүүлж мэдэрч идэг. Нэгсэндээ ингээд монголчууд сэрхэд дотор тэнгэр эцэг тий мөнх тэнгэрл байдаг. Яагтвэл бид яг тэдний үрс энэ дэлхийг өөрчлөгч нар. Тэгээд тэр хэрчим энергиудыг урдын тэнгэр эцэг, урдын мөнх тэнгэр гэж ойлгох хэрэггүй тий. Яагтвэл хин тэлж чадна түүний татай мөнх тэнгэр эцгүүд тэлж явж идэг. Тэр хэрчим энергийн давтамжийг бодит амьдрал руу амь оруулан буулгаж идэг. Түүний амин урсгал эрчим орж ирсэн учраас энэ дэлхийн хүмүүс өөрөөр сэтгэж, өөрөөр амьдарч, өөрөөр бодож эхэлдэг, хувирч авсч идэг. Тэгэхээр энэ болгоны хин хэдийн гэхээр монголчууд бид зүгээр тэнгэр газрын энэ савслахын дэвэгцэн үүний төлөө энэ дэлхийн амь амьдралын урсгалыг эргүүлж өөрчлөхийн төлөө энэ болгоны цаг нь ирэхээр асуудалгүй хийж чаддаг ийм үүрэгтэн хүмүүс байдаг. Ингэж л хүн өөрчлөгддөг та. За тэгээд хүн мэдээж л өөрчлөгдөхийг хүсээ тий хүртгөө мэдрэх хүмүүдэд тэлээд энэ бүх чадамжаа нэхийг л хүсдэг. Тэгээд энийг одоо хүмүүс ид шитгэж ойлгодог л доо. Гэтэ бид яг одоо ингээд энэ эрчим энерги урсгалаа зөв эзэмшиж сурцсны хувьд энэ болгоны ингээд хүртэхийн тулд одоо тэр агуу ухамсарт эрчим рүү байнгын тэмүүлэлтэй байдаг. Манай одоо галынхан нөхөрлийнхэн тий энэ бүтээгчдийн ертөнц гээд үсгчихсэн мөнх тэнгэр эцэг хоёрын дээд төлөвүүдийг өөртөө багтаагаад тэрийгээ бид нар бүтээгч болгож амь амьдралаа тий бүрэн чадамжаараа гаргахын тулд бүтээгчдийн одоо ертөнц хүн болгоны татах бүтээгчдийн ертөнцүүдийг нээх гэж дотоод ертөнцийн чөлөөлөх гэж эрх чөлөөг өгч байгаа юм тий. Тэгээ энийг одоо хүн өөрөө чөлөөлөе гэвэл магад тий энэ дэлхий дээр гэгэрсэн хүн тунцсан байдаг. Тэр хүмүүсийн одоо тавьсан зам замдлыг бид ууггүй суралцаж тий ийм байт юм байна гэж яваад тэр төвшөнд нь чадлынхаа яриаар агцхаадаг. За жишээ нь ингээд бурхан багшийн замдал тий Иесус Христийн замдал. За одоо өөр ядгийн тийм одоо йог тий биеийн хүчний урсгалаар тий биеийн энэ эрчим энерги чөлөөлөх замаар гэгэрх эсвэл хэдийгээр хонд найлдаг ч юм уу тий гэгэрч болох гэгэрнэ гэдэг чинь тэр олонд давхарсан юм а тайлаад дотор сүнснийхаа тэр амин урсгалыг чөлөөтэй урсгахыг гэгэрх гэж ааш тий тэр амин урсгал чи өөрөө нар мэт ийм их амин эрчим урсгал цацарч байгаа мэт тийм учраас тий хаанхуу гийгүүлж гэтэл энэ дэлхийн дээр байгаа бүх хүний сүнс наран дээр байгаа тэр цэвэр сүнснүүдийн амин эрчмээс тэтгэлэг авдаг ш. Бид энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүсийн амин эрчмүүдийг сүнсний тэр цэвэр амин эрчмүүдийг нийлүүлэхэд нар мэт болно. Энэ бүх одоо эрчим энергийг бид нэр өөрсдөө дарцсан, итгэцэн энэ нийт хүн төрөлхтний итгэл үнэмшлийн дундаас тий босч ирэх гэдэл ярьж байгаа. Тэгээд тэр шинэ ирэн гэд хэлээд байгаа чинь тий шинэ мянган за тэр одоо хайраар дүүрэн гэдэг чинь
Тэр шин гэж яриад байгаа болгон чинь зүгээр л чөлөөлөгдсөн тэр амьдралыг хэлж байгаа. Чөлөөлөх шаардлагатай болцсон тийм. Гэтэл наран дээр маш их амин сонснууд байдаг. Цэвэр ашгууд, цэвэр туулалтай, туршлага болгоно ухаарлах, ухамсар олтны юулээс сурсан. Тэгээ 8 дэлхийн эрчим энерги л өөрсдийнх нь тэр дуусахгүй их амин урсгал эрчмээр нэгдсэн. Тэгээ тэр урсгалаараа амин болгоныг тэтгэх зорилгоор энэ дэлхийн тий нарны аймаг дотоодд хийж орж штэ. Нанаасаа бүгд эрчим энерги, амин эрчим аваад амьдралын урсгал татар амьдарч байгаа хгүй бид. Тэгээд одоо дэлхийн цөмөөсөө өөрсдийнхээ ихтгэл өмчлөлийг бас татаад, амин эрчим татаад ингээд тэнгэр одоо газар гэдэг хоёрын дунд оршиж штэ тийм. Тэгвэл энэ их тооллыг тэр цөөн хүмүүс гэгэрсэн энэ 8 амьдралын тойрогт хүн тэгээ энэ яваанаасаа яг гэгэрлийн замд ууггүй залж иж зарим нь гэгэр чинь зарим нь гэгэрхээ шахаж байна, зарим нь гэгэрх дөнгөж төдий тий болохын тулд тэр их тооллыг тоолж. А гэтэл бид тий ингээд энэ болгон эрчим энергийг чөлөөлөх, хуургах, хувьсгах тий энэ эрчим энергийг удирдах чадамж бүхий монголчуудын тий уг мөн гарвал эдгээрийг агуулсан тэр агуу тэнгэр эцэг мөнх тэнгэрийн төлгүүдийн амин эрчмийн урсгалыг тий тэднийхээ хүслийн дагуу бид туулан тэр эрчимд нь твшиж чадсан учраас давхар өөртөө бас ухамсаар төлөлээд урд байснаас нь твшүүлж чадсан учраас тий энэ их эрчим энерги урсгалыг эзэмших хэрэгтэй. Тэгээд хүмүүсийг богино хугацаанд тэр хүн өөртөө хэрхэн ажиллаж хэрхэн тий чөлөөлөгдөхийг хүсэж байгаа. Хэрхэн хувьсгахыг бүрэн шийдсэн. Тэгээ энэ 8 амьдралыг тэр чигт нь бодит амьдрал болтол нь өөрчилж амьдрсан шиг амьдрахыг хүсэж байгаа. Түүнийхэн дагуу чөлөөлөхөд бэлэн байдаг. За ингийн тулд хүмүүс эхлээд энэ гинт ил ертөнцийн ихтгэл өмчлөлөөс гинт бидний нуугаад байдаг сүнсэж ойлгох учраас даал гэж итгэдэг. Тэр ертөнц рүү орох гэж байгаа учраас замжилтгаатай тий зааварчилгаатай энэ болгоныг даван тулах ухаан амсартайгаар тий ингээд явахын тулд яахаа аргагүй ингээд хөтлөгч хөтөлбөр үүсгээд хөтлөөд явдаг. Хүрх газар нь төхүүлээд өгдөг тий. Тэгээд дотоод ертөнц рүү гүн чиглүүлээд түүний дотоод тосох нар мэд гэгэрлийн мэдрүүлэх тэр их цэвэр ухамсар, цэвэр мэдрэмж, цэвэр хайр тий цэвэр чадамжууд ингээ гаргах энэ одоо арга ухаан бэлэг чадамжууд одоо энийг эзэмшсэн за одоо багшил гэж хэлье хөтөч замч гээ тий энэ хүмүүсээр дамжуулаад бид тэнд хүргэж чаддаг болсон хүрч байна тий. Тэгэхээр эхний ээлжинд хүмүүс яаж одоо энэ зам руу орох вэ гэж их асуудаг байхгүй. Эхэндээ юу жисэн сүнсээ тандуулаад тий ингээд эрчим энерги таниад энэ зам руу итгэл дүүрэн тий нэг бүсэн шийдээд орол хүн хурдан зэгцэж болдог. А эсвэл тий тэнгэлцээ за нэг суугаад үзье да гэд хин тэнгэлзүүлээд хин эргэлзүүлээд байгаа өмнөхөрөө байхаас чинь сүнс чинь тэгээд энэний цаана сүнсний хүслийн дагуу ирж тий бүгд манад ирсэн хүмүүс бүгд сүнсэн сэрээд сүнсэнд хайлгаад сүнсэн чөлөөлөд очирсан байдаг. Бид сүнснүүд тий далдаа ингээд өөрсдөө чөлөөлсөн учраас тэд сүнснүүд татаасаа чөлөөлөгдөхийг хүсээд далд их бүх эрчим энергиэрээ тий ингээд учир шалтгаан бүгд тадраад өөрсдөө ирдэг. Эсвэл сэлж ямар их болж байгаа юм. Хүмүүс даалж ертөнцийг ямар сонирхож тий. Гэгэрсэн хүн нь бараг одоо энэ 8 амьдралд илүү сайхантай хайтахаар болчиход шүү дээ. Амьдралын сайн сайхныг илүү тий өөр өнцгөөс өөр байдлаар мэдэрч амтлахыг хүссэн тийм мэдрэмжүүд хүмүүс төрөөд эхэлсэн. Яагаад тийм хэсэг хүмүүс гэгэрхийн тулд хэсэг зовлонгийн тулдсан л ахгүй. Чөлөөлсөн учраас тэдчэн дахиад чөлөөлөгдөхийг хүсэж байна. За ингээд тэд маань ингээд ирэхэд бид ухтаж аваад тий энэ бүх үйл явц руугаа оруулаад ойлгуулад ухааруулад сэхээрүүлээд эрчим энерги чөлөөлөд явдаг. За ямар ч аргаар ясан байж болно. Тандалтаа хийлгээд орж ирнэ үү? Тандуулахгүй өөртөө яваад ирчихнэ үү тий? 9 шидийн газруудаар яваад илүү ихийг хураагаад дийлхэ болоод ирж гин үү? Аваа сайхан хөнгөчөд ирэх нөө хамаа ахгүй тий? За ингээл ирэхэд нь бид тасч аваад тэгэл одоо манад ирдэг 3 шатны сургалт байдаг. Тэнд нь эхний ээлжинд ухамсарын чөлөөлнө.
дараа нь сэтгэл мэдрэмжүүдийн чөлөөлнө. Амьдрал дээр энэ бүхнийг гаргах тий үйл хийх эрчим нэргүүдэд гарга ухаануудын зааж өгөөд ингээд та далд ертөнцийг ил болгосон хүн болж хуурдаг. Тэгээд дараа нь ингээ амьдрахтаа биттэй ингээд одоо хөл нийлүүлээд санаа нийлүүлээд нэгдэл үүсгээд явах бүх одоо боломжуудыг хангахыг хичээж байгаа. Тэгээд л одоо хувьсаа таньдаг. Тэгээд чөлөөлөгдөд сургалт төгсөөд ингээ гарсан хүмүүс яг өөрөө өөртөө ажиллах бүрэн боломжтой болсон байдаг. Тэгэл цаашаа өөрийгөө улмал хөгжүүлээд хувьсгал явдаг тийм. Одоо жишээ нь тандалт гэхээр манай дээр 3 төрлийн тандалт байдаг байхгүй. За бүр их сүнсний нарийн мэдээлэл уншуулж эрчим нэрэг заримдаа тэрийг уншиж хахад саад татвар тий одоо сүнс нь магадгүй одоо дотоодод ашиг сүнсээр маань чөлөөлөх хүсэлтэй өөрөө чадах учраас ирсэн бол чөлөөлж өгдөг. Өөрөө чадхаар зүйлийг үлдээчихдэг тийм. Бүр дийлэхгүй зүйлийг мэдрээд сүнстэй нь хошиж ажиллаад тий ингээд чөлөөлөнгөө нарийн тандалтууд хийдэг юм тандалт. Энийг сүнсний тандалт гэж хэлдэг. Сүнсийн тайлж уншиж байгаа. За нөгөөдгөөр нь бас тий амьдралд ингээд шинжлэх ухаан болоо хөгжсөн. За тэрнээс гадна маш сүнслэг хүмүүсийн бүгд явсаар загаад нэг л газар очдог. Тэр нь ингээд бидний ядаж шин чанараас мөн чанар руу мөн байна гэд үзээ явчихсан чинь мөн нь явсаар гад нэг мэтгэл амин чанар буюу тэр цэвэр одоо гэгэрэл рүү очдог тийм. Энэ замналууд дэлхийн бүх хүмүүс ямар ч аргаар ямар ч туул хийсэн яг л тэнд очдог. Тийм одоо үндсэн эрчим энергиэс дамжуулт хийсэн генийн түлхүүр гэдэг ном байдаг. Тэгээд тэр номыг ашиглаж өөрийнхөө одоо төрсэн он сар өдөр тий орон зай цаг хугацаад унсан газар тий тэрүүгээр ингээд өөрийнхөө одоо профайл буюу өөрийнхөө бие системийг гаргаж авч болдог. За тэрийгээ гаргаж аваад тэгээд генийн түлхүүрийнхэн ном өгдлийн дагуу өөрийгөө танин мэдэх аялалд бас гарч болдог. Энийг болохоор бид нар профайлтай таналт гэж хэлж байгаа. Тэр хүний профайл нь генийн түлхүүр бие системийг гаргаж ирж агаад тэгээд тэрийг нь уншиж чиглүүлэх замаар тэр хүний сүнсийг ингээд тандах бас нэг арга байна. За энэ нь болохоор одоо тухайн тандж байгаа хүн нь өөрийнх нь мэдэрхүү мэдрэмжээ давхар ашиглаад тэгээд профайлтай нь хослуулж танддаг ийм тандалт. За нөгөө бас нэг тандалтын аргууд байна. Тэр нь тухайн хүнтэй бүр энэ нарийн сүнсээр нээх шаардлагагүй. Бүр энэ том тэг бие систем ойлгохыг хичээх хэрэггүйгээр тий. Зүгээр л амьдралдаа ингээд туулалдаа зовцсон. Тэгээ шаналлдаа ингээд бүр шаналцсан. Энээс л нэг амжирчвал ингээд нэг жаахан ч гэсэн амс хийж амьсгал авч тий ингээд одоо сэрэх гэж байгаа тийм хүмүүс ирдэг. Тулгымцсан асуудлаа. Тулгымцсан асуудлын гүн шалтгааныг ухаж ойлгож шийдэж өгөөд үйлчлэлээр тавируулж өгөөд тий тэрний дараа ухаалыг нь хамт хуваалцаж ярилцаад тэгээд цаанаас нь дараагийн одоо амьдралын мөчлөг, дараагийн үйл явдлын эрчим энергийг нь урин залж оруулах замаар тэр хүний амьдралын чадахгүй зүйлсийг чадалцаж туулцах ийм одоо тандалт энэ үйл засалтай тандалт гэж байдаг. Ийм 3 төрлийн тандалт хийгддэг. Тэгээд бид нар чинь ингээ хүнийг тандангууд шууд эрчим энергийг засах шаардлагатай бол шууд засаа явдаг байхгүй. Тэгээ одоо нөгөө мэдэрхүү мэдрэмжүүд хэлсэн тий. Тэгээ хүмүүс асуудаг л та нар бүү юм уу гэж. Улаач юм уу гэж тий. Бид бүү улаачаас дараагийн төвшний тий өөрийнхөө сүнс энэ эрчим энерги удирдах сурсан шин нэрний хувьсаж яваа хүмүүс. Тэгээд бидний дээр дандаа мөнх тэнгэр эцгийн маань дээд оршихуй төлөвүүд бүх одоо монголчуудын төлөө сэтгэлийг дэвсээд монголчуудаа л босгож ирэх гэдэг нь шүү дээ. Байж тэр нөгөө мөнх тэнгэр эцэг ярихлаар нөгөө бөөтийг холбож ойлгодог байх л та энэ дээр бишээ тайлбарлаад өгвөл. Одоо хүн болгонд тэнгэртэй гэдэг чинь хүн болгонд сүнсэн тий. Тэр дээд амин чанартай байхгүй юу? Энэ дэлхийд хамгийн дээд чадамж, хамгийн дээд ухамсараар амьдрах тийм нөөцтэй. Тэрийг нь бид тэнгэр эцэг мөнх тэнгэр гэж хэлдэг. Тэр ухамсарыг нь тэнгэр эцгийн одоо монголчуудын уг амин мөн чанар буюу бүх одоо үүдлэсийн анхдагч их үүсвэрийн төлөвүүд монголчуудад байдаг.
уудлс гэд бодъё л да тий. Одоо ээж аав хоёрын одоо үр үүсгэгч хэсүүд хоорондоо нийлээд таныг бүтээх ганц хэсэг бүтээдэг. Тэр ганц хэсэг дотор нь таныг ямар хүн болох бүх мэдээлэл, бүх бүтцлэл тий, бүх ухамсар, мэдрэмж, хэв дадал, амь амьдралыг чинь тэр чигт нь агуулсан. Тийм уудлс ганцхан. Тэгээд тэр өөрийгөө хувилах замаар тэр уудлстэй бүх эд хэсэг чинь бүтээн. Таны нүдний хэсэг тий, таны одоо юу бөөрийн хэсэг, уушигны хэсэг, зүрхний хэсэг чинь тэр уудлс л ганцаараа бүтээн. Тэгээ тэр ингээл хуваагдал, хувраал, нэг мэтгэд тий, та бүхэл бүтэн хүн сүнст хүн болцсон биш. Сүнст хүн. Тэр уудлс ямар амьтай вэ тий? Тэр эцэг эхийн эс ямар амьтай вэ? Эс болгоноос бүтсэн шүү дээ. За ингээд одоо хүн өсөж штэ тий. Гэтэл тэр дотор чинь ген гэж нэг юм байна. Тэр генийн дотор чинь тий, тэр хүний амь амьдралыг үүсгэсэн энэ дэлхийн бүхэл ген байна. Тэгээ тэр нь та ямар цаг хугацаа орон зай амьдралын аль хэсэгт яаж төрсөн тэрнээс хамаад тэрний үүрэг даалгавар танд иржээ. Тэгээ тэрийг хийх удам хугацааны эрчим таныг бүрхэж тий, та тэн дотор үндэс аваад төрчихжээ. Ингээд таны сүнсний өвдөл зорилго чадвар чадамж таны удам хугацаатай ижилсрэн орж ирдэг учраас та хэрхэн сэхэж гийгэж өөр дээрээ босч ирнэ. Таны удам түүний дайдаг өрөөдөн тэтгэхтэй тий, энэ тэнгэр эцэг мөнх тэнгэр лүгээ тэмүүлж идэг. Тэгэхээр урдын одоо бидний мөнх тэнгэр эцгийн төлөвүүд маань өмнөх хэрэнд нэг төвшөнд байсан. Бид одоо шинэ ирэмтлөө шилжүүлэх, эрен шилжүүлэгчийн хувьсгал сүнснүүд тэдний одоо амь гал нэгдлүүд тахгүй юу? Сүнс болгон өөр өөрийнхөө галаар тий ингээд өөр өөр хэрчмүүдээс ирж штэ. Тэрүүгээр ээжилсэж нэг гал нөхөрлөлүүд болж тий өөр хоорондоо нэгдэж штэ тий. Тэгвэл манай одоо гал нэгдэл нөхөрлөл гэдэг зүйл бол эрен шилжүүлэгч. Хүмүүсийн энэ дотор оршихт амин төгс чанаруудыг хүний бие тий эргүүл нөхөн сэргээж тэр хүний бүхий л чадвар чадамжит эрчим энерги сэргээж тэр хүнийг төгс хүн рүү төвлөх. Урдын байснаас нь тэр чигт нь хувьсгах. Тийм үүрэгтэй хүмүүс. Тийм ч учраас бидэрт ингээ үйл одоо удирдах эрчим энерги одоо өөрсөндөө ингээ эзэмших чадамжууд өөрсдийн маань сүнсэнд байж. Тэгээд энэ агуу санаанууд байна. Тэгээд энэний төлөө ингээ оршиж байна. Өвлийг мөн өрнө чинь гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр одоо 3 төрлийн тандалт явагдаад тий. Өөр ямар үйл ажиллагаанууд өргөн дээрх хэрэг явагдаж байна. За 3 шатлалт сургалтууд маань бүгд нэг сарын хугацаатай. Тэгээд тэр дундаа за анхны сургалт бол амьдрах хурлага гэдэг сургалт байна. Тань амь амьдралж юу их гэж ирсэн. Таны сүнсний амь түүний зорилго өгдөл юу хаана вэ тий? Та тэрнийхэн хүч чадлыг яаж нөхөн сэргээж өөрийгөө бүрэн бүтэн мэт амьдарч тий бүрэн зорилгоо олж энэ амьдрал хүн шиг хүн болж амьдрах вэ гэдэг ийм сургалт. Амьдралыг ойлгоно. Амьдрах ухаанаа өөрөөсөө олно. Дандаа өөрөөс чинь ундаж гарч ирнэ. Хин нэгэн тань ингэж амьдр гэж хизээч заахгүй таны сүнс өөрөө яаж амьдрахаа уг муу чанартай мэдчихэв. Түүндээ л өөрийгөө даатгаж тий тэрлүүгээл шилжиж тэр амьдралын хязгаараараа амьдрахыг хэлж байгаа байхгүй. За ингээд амьдрах хурлах сургалтанд 8 өдрийн зүүн хичээлтэй. Тэр нь орой 8-аас тий 11 цаг хүртэл. За тэнд яг эрчим энерги удирдах сурсан замчлагч багш нар орж ирээд таныг одоо шилжүүлэх үйлүүдээ хийж хэлж ярих юмудаа хэлж тий хүн болго өвөрмөц өвөл хийхээр бүгд өөр мэдрэмжүүд авдаг. Мэдрэмж болгонтой тандаж ажиллаад тий өөрсдийнхөө өвөрмөц чадамжуудын хэлгийг хэлдэг. Тэгээ тухайг шинж яг одоо ажилтдаг. Энэ 8 удаагийн зүүн тий тааварлахгүй нэг юм тавтаж яддаг тийм зүүмүүд байна. Яг тухайн бодит ашин одоо цагт нь шууд тулж ажилтдаг тий. За тэрнээс гадна бидний авсан туулалт тий одоо энэ амьдрах хурлыг эзэмшиж шаардлагатай бүхий л
дотоодоос гарч ирсэн ханаас ч олж сонсохгүй тэр зүйлсүүдийг контент хичээл болгоод за ингээд 20 удаагийн контент хичээл маш сүнслэг дотоод эрчимнээс ярьсан бүх ярианууд нь бүх одоо эрчимнэргүүд нь таныг чөлөөлөхийн төлөө оршдог. За ийм контент хичээлүүдтэй 8 удаагийн зүүн хичээлтэй. За ингээд нэгсэндээ ингээд 1 сарын сургалт. Энийний үр дүн та хэн болох юм? Таны ухамсар сэрнэ. Та тий энэ бүх замдлыг өөрөөсөө одоо ухамсараа ашиглаад нэг зүйлийг бид нар холбож өгдөг. Өөрийнх нь сүнсний цэвэр ухамсар, цэвэр мэдрэмжтэй. Тэр цэврийн цэвэр төлөвүүдээрээ тий өөрсдийн энэ бохирлогдсон зовлонт эрчим энергиүүдэд чөлөөлөх арга замуудын заадаг. Холбож өгдөг, бүхэлддэг, бүтэн болох тэр бүрэн ухаануудыг заадаг. За ингээд амьдрах болгоц суралцсан та одоо яавал зөв сэтгэлээрээ бүхнийг багтааж хайрлах вэ? Яаж тэ хуурамч хайраас зовлон үүсгэж зовоодог тий хайрлсан хүн болгоноо зовоож идэг, хүчилж идэг, тамалж идэг тий өөрийнхөө байлгах гэж тий ингээд тэр хүнийг өөрийг нь орон цаг алдагдуулдаг. Үүлийн үр болгоныг үүсгдэг энэ зовлон хайраас та яаж тий агуу нэмжин бүхнийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг тий бүр ингээд бодит амьдралыг мэдрэхүйц, бодит мэдрэмжийг мэдрэхүйц тийм зөв сэтгэлийн агуу орон зайгаа нээх вэ? Та чин хайранд, мөн хайранд тий амин хайранд яаж суралцах вэ? За энэ арга замуудыг зааж өгнө. Мөн ялгаагүй 8 удаагийн хандлт үйлдэл засалтай. Тэгээд одоо 20 удаагийн яг энэ замыг нээж олох сүнслэг дотоод контент хичээлүүдтэй. 7 ногт 2 удаагийн зүүн гэсэн үг шүү дээ. Юу нь бол тийм 2 хоног контент яваал нэг өдөр бодит хичээлүүд ороод зүүн хичээлүүд. Тэгээд дахиад 2 хоног контент яваал тий. За ингээд амьдрах хайрлах урлаг суралцсан. За та амьдрал сурчлаа. Хайрлаа сурчлаа тий. Өөрөөр хэлбэл та ингээ эрх чөлөө гэдэг зүйлийг дотроосоо нийчлээ. Одоо бодит амьдралдаа яаж нэгэ гаргаж тий. Хүснээрээ бүтээж, хүснээрээ сэтгэж, хүснээрээ үлдэж амьдрах юм бэ. Тэр бол бүтээх урлаг гэдэг дараагийн бас 1 сарын яг ийм талбарыг агуулсан. Яг ижил үйл явцтай 1 сарын сургалт. За ингээ манай 3 сарын сургалтыг та 1 сард нь суучаад 1 сард нь тий бас 8 удаагийн зүүн хичээлтэй одоо өөр дээрээ тулж ажилтдаг би даах бас замжлагч багш нар 8 удаагийн сарын зүүн орох нь шүү дээ. Тэгээд өөр хонд нь үүлийг хийлгэж ухаалыг хуваалцуулдаг. Тийм ингээд 1 сарын одоо юм бидний өдөртөж явуулдаг зүүн одоо юм гал хичээл гэх юм уу? Галын хичээл. Тэр хоорондоо дотнос нөхөл нь хаад бибитэйгээ өвөл хийж бас суралцсан дээ. Багш нарын замчлагаанд бол тэр 1 сарчингаа сурсан чөлөөлөгдсөн зүйлээрээ дараагийн зүйлстэйгээ ажиллаж дээ. Одоо амьдарч сурна. За тэгэхээр энэ 3 сарын сургалт дундын сарын 8 удаагийн тий энэ нь ингээд 1 сартаа 100,000 төгрөг төлөөд энэ үйлчлэгийг ингээд аваад тий дадлагчдаг. Ингээд 6 сарын 1 үйл явцлах нэ тий. За энэний дараа та шалгах өргөн болдог. Хизээч уртайгаар амьдрах. Эрх чөлөөтэй, илүү эрх чөлөөтэй, бусдын зөвлөө. зураг сэтгэл нэгдсэн, өөрийнхөө нөгөө нэг дуртай ямиг сүнснийхэн дотоодоос хүсэж байгаа юмаа хийж ажиргалтайгаар амьдрах тий. Асуудал болгоныг асуудал гэж харахаа байлсан. Асуудал болгоно хөгжил дэвшил гэж хардаг болсон. Тийм. Тэр нь дадцсан. Донцсон. Тэгээ шинэ өөрийгөө нээх гэж үргэлж тэмүүлдэг тий. Маш их хүсэл тэмүүлэлтэй, бусдын төлөө сэтгэлтэй. Үнэхээр тэг цацарсан, гэрэлтсэн тийм хүн болж өрдөг. За тэгээд энэ мэдээж тухайн хүний тий өөрхийн төлөө хэр шийдэмгий шийдэлтэй хөдөлгөөс бас их шалтгаалдаг. Одоо багш замжлагчдын хувьд бол чадхаа тий өгөхийн дэдэл өгдөг. Тасаж авахсад тий энийг өөрсөндөө яг үр дүнтэй шийдвэртэйгээр ингээд одоо өөрийгөө чөлөөлөхөөр үнэхээр зориглол чөлөөлж бас чаддаг. Одоо ингээд зэрэг хүн нөгөө онгод орно гэж ярьдаг штеп.
хүмүүс өөр аяндаа ингээд илүү ухаантай ярьдаг болсон тий. За ингээд одоо шүлэг найраг бичдэг эсвэл зохиол бичдэг хүмүүс үргэлжийн мөр онгод нь бэлэн болсон. За тэгээд хүнтэй харилцаж ярих энэ бүх мэдрэмжүүд тэлцсэн учраас хүнийг ойлгож ухаад чөлөөлөхтэй гаргуун тий. Яаж ч тэр хүнийг буруутгахаа болоод тий. Өөрийгөө ч буруутгахгүй муухай зовлон үүсгдэг бүх үйл өөрийг таньсан. Тэгээ тэрийг давтах шаардлагагүй болцсон. Тэгэл юу л энэ чөлөөлөгдөх бүх арга замыг эрэлхийлдэг болчдөг байхгүй. За тэгээ ийм хүмүүсийн одоо нэг нэгдлүүд байдаг манай дээр. Тэр нэгдлүүдтэйгээ нэгдээд хамт олонтойгоо байж болно. Тэгээ утгагүй өргөө маань ингээд илүүтэй тэлээд бодит амьдралын ингээд бүх салбарууд руу тийм ийм бэлэн болсон хүмүүс ч орно шүү дээ. Тэгээ ийм хүмүүсийн явуулж байгаа үйл ажиллагаа илүү том цар хүрээтэй, илүү тэлмэл одоо оршихуйтай учраас тий олон хүмүүст нөлөөлдөг, олон хүмүүст хэл ярианд хүрдэг тий сүнсээрээ учраас сүнснээс сүнсний хонд гүн харилцаа үүсгдэг, чин сэтгэлийн бүх эрчим нэргүүд уурсч идэг. Зүгээр л тий ахын дон шүглдсэн зовсон хүмүүс бүгдээрээ ингээд одоо эрчим нэргэд нь өөрсдөө ирээд чөлөөлөхийг хүсэж идэг. Тийм том хүрээл эрчим нэргүүд нөлөөтэй болдог. За тэгээд өшөө манай өргөн дээр явагдах дараагийн үйл ажиллагаанууд тий яавал та өөрийнхөө төлөвтэйгээ холбогдоод буюу сүнсийнхэн дээр өөрийгөө төлөвшүүлэгч ангаагч тэр цэвэр ухамсар цэвэр мэдрэмжүүдтэйгээ холбогдоод өөрийгөө бүрэн батлах өөрийгөө засах долоон хүрдээ засах тий амь амьдралын утга учирыг олох ийм багцлсан хичээл сургалтууд явагддаг. За тэгээд чадамж маань илэрсэн хүмүүс маань өөр хоорондоо нэгдээд бусдыгаа чөлөөлөхийн тулд эдгээрийг авч явдаг. За мөн одоо цаашид нөгөө нийтийг хамарсан ивентүүд явуулна. За подкастууд маань нийтдээ өнгөө хүрэхтэй хүрнэ тий. За зарим ивентүүд дээр тодорхой хүмүүсийг чөлөөлөх тийм талбарууд руу чиглэсэн ивентүүд явагдана. Гэх мэтлэн ингээл одоо чинь хөөхөд өвдөхөд тий бид нар ийм тан гэхээс илүүтэй зүгээр ингээд мэдэрдээ тий өвцөн шалтгааныг нь тайлж олж чаддаг бол тайлж олж чадаад эрчим нэгийг мэдрээд чөлөөлөөд хөөхөд өвддөггүй. Юу н хөөхөд өвддөггүй. Хөөхөд эцэг эхийн даамт ичмээс болж өвддөг. Эсвэл чөлөөлөлтийг болсон сүнсний дотоод шахалтаас болж л даагдсан байгаа ачимыг зовир болгож мэдрүүлж гаргадаг байхгүй. Тэгэхээр хүн юу н өвддөггүй. Манай дээр нэг л хүчин зовлон ярьсан хүмүүс ирдэг. Дандаа сүнсний шахаа чөлөөлөхийг хүссэн хүслүүд л байдаг татна. Тэрийг байж аваад үйл хийгээд эхлэхээр онгоогоол те. Дараа нь ингээл дахиад жоохон өвчин мэдрэхэд тайлж уншаал ингэж тэгж ингээд биеэрээ дамжуулаад сүнстэйг харьцаж сурдаг. Яг л сүнс маань махан бид маань мэдрэмж өгч ээжлээ дотор амьтайгаа илэрхийлж байгаа учраас. Гээл одоо бид нар ингээд цаашаа тэгээ юу л бол юу хийх бүрэн боломж чадамжууд байгаа. Бүх юм чөлөөлөгдөөд тэр зүрх сэтгэл нэгдээд тэр хэрэгчлээнд ирсэн байгаа хүн ер нь бол өвчлөлтөхгүй. Ирүүл бол төгс биеэ бүтээж эхэлдэг. Бид нэр яагаад ингээд өвдөөд ингээд одоо шаналаад байдгийг те одоо махан биен дээр яагаад өвчлөлт үүсгээд идэгээ гэдэг чи ерөөсөө л бидний одоо яг энэ юутай холбоотой байгаа шүү дээ. Өөр дээрээ эрэхтэй холбоотой байгаа шүү дээ. Өвчин аншин тодорхойгүй өвчний шалтгаан тайлагддаггүй өвдөлтүүд яа дандаа л сүнсний ойлгуулах гэсэн ойлгомжууд ураг удам дээдсүүд улааж үрстэй хэл гэсэн санаанууд тий эрчим энергийн шахаанууд л байдаг. Тэгээ тэрийг ингээд тайлаад үцхээр тий мэсэлд авах чийсэн хүн хүртэл орох шаардлагагүй болдог. Тэгээ насаараа ингээд одоо өвдсөн хүний өвдөлтийн уг шалтгаанууд тайлагддаг. Тэгээд сэтгэл зүрх нь илүү нээлттэй өвдсөн дэрх гомдол гуниг зовлон ингээд сэтгэлийн хүндүр алсан юмнаас нь чөлөөлөгдөд эхлэхээр хүн хүртэл ингээд илүүтэй өөдрөг болдог. Тэр нэг дамжсан дарагдсан ячмуу тавигдаад эхлэхээр. Тэгээ илүү эерэг болдог. Юмны цаана гарах. Тийм дадал суудаг. Туршлага суудаг тийм. Тэгээ альва зүйлийн учир шалтгааныг шууд сүнстэйгээ олбочл ойлгодог болдог. Урд нь бол тэгээд сүнсээ мэдгүй юм чинь гаднаас л ш тийм. Тэгээд тэр үнтэй эмрээ зургууд ахуулж тийм. Одоо онш тодорхойлох гэж
эмнэлгийн хаалга үүд сахих шаардлагагүй болдог. Одоо манай дээр бас нэг залуухан охин зөв зүгээр байж байгаа л гинт толгоогоо даахаа болол биеэ даахаа болол гулж байгаа л тий хүмүүс болохоор тэрийг ингээ мэдрэхтэй чи баашлаад байна гэж мэдэрч байгаа тэр хүн үнэхээр биеэ даахаа болчдөг. Эхлээ одоо удмын дээдсүүдийн сүнсний шаханд орсон. Ирээл бид тэр хүчин тайлж өгөөл тэр хүүхэд ингээ бүх хөлөөж чирж орж ирээ тий юм түшиж орж ирээл учраа олоод тэгээд энэнийхэн цаана гарчиж байгаа. Хэрвээ тэрний учрыг олоогүй байсан бол яах юм? Одоо ээж аав нар маань тэгж өвдлээ ингэж өвдлээ тандлаа л учир шалтгаан тайлбарлаа өөр хийгээ цэцэрлээ зүгээр алчлаа тэр даруйда тий бид ийм чадамжтай болж ин л да эхнээсээ. Одоо манай аав ээжийн хүмүүс ч нөгөө даралт нэг сэтэл гэлээдэг штэ. Даралт ихсэх шалтгаан чинь дандаа цаанаа сүнснийх байгаад байдаг тий. Тэгэл тэрнийх нь учрыг тайлал хэлэнгүүт тэр дорн зөв зүгээр болдог тий. Одоо бид ч гэсэн манайхнаас ч гэсэн одоо эхнээсээ одоо улаач хүмүүс тий тэгээ удмынхаа үлийг хийгээ явдаг. Удмын дээдсүүд нь буудаг тийм хүмүүс эхнээсээ сүнс рүү орж эхэлж. Яагтвэл тэр хүн чинь сүнстэй шүү дээ. Гэтэл одоо удмын дээдсүүдтэй ингээд бүх амьдралаа даатгаад тий тэднээс ингээд тэднээс хөхүүлэн дэмжлэг авсаар байгаа тий өөртөө ингээд бүр арга ухаангүй болтлоо. Тэдэндээ найдсан. Тэгээд улаач нар юусаа ухамсар дээшилдэггүй, ухаардаггүй, тий онгодуудтай бүх хүчээ өгөөд тэгээд тэднийх үйлслээр ингээд өөртөө болгуулаа явдаг. За нэг ийм замнал байна. Гэтэл тэр улаач хүн чинь өөрөө амин сүнстэй. Амин сүнс нь өөрөө амь оршихуй амьдралын том үүрэгтэй даалгавартай. Тэрийгэ хүн сэргээх юм бол удмын дээдсүүдээ өөрөө тэгшин таатай штэ. Тэр ухамсар цэвэр мэдрэмж рүүгээ. Тэдний чинь төлөөл удмын дээдсүүд чинь над ухааны чинь шахан синхруулээд тий удмаас чинь даасан их эрчим энерги чинь чөлөөлөхөөр өөрийг чинь улаач болгож хамгаалчаад ил тал ертөнцтэй чинь холбож өгөөд тэгээд чөлөөлөх ядаад удмаа. Гэтэл энэ удмыг яг үнэндээ та сэхээрээд өөртөө босч ирвэл тэр их өндөр амьдрал эрчим энергийг гүйлгээд удмынх нь тэр онгод дээдсүүдийг илүүтэй сүнснийхэн цэвэр ухамсар мэдрэмжийн түвшинд татаж чадна. Татаад байна манайхан. Татсан тий өг дээдсүүд нь илүү дэшээ түвшин агцсан байна. Улаачнасаа болж унахаа болцсон байна тэд. Тий улаач нь өөрөө ухамсар тэлээд байна. Энэ чинь маш том давуу тал тий. Манай бөөгийн одоо гал ертөнцийнхний маань дараагийн үе шат. Та өөрийнхөө амин сүнсийг сэрээдэг шат. Энийг ойлгож ухаарахыг хүсээд тий ураг удмынхаа үүлийг та илүү богино хугацаанд дүүргэж болно. Тэ энэ аргууд байна. Эсвэл тэ насаараа удам муургийн үүлийг хийгээд дүүрэх явал бас дүүрэх хэмжээний их үүлийг та хийх болно. Удмын дээдсүүд онгод тэнгэрүүд өвөө тэ буурлууд за эдгээрүүд маань хаад хаттын төлөвүүд маань тэ тэр хөрсөн төвшин хүртлээр таныг ахиулж чадна. Та хэрэг ухаах зөв замаа олоод тий өөрөө энэ болгоныг хийж чадахтай итгэж эхлүүл шүү дээ. Одоо бид нар чинь ингээд нөгөө төшөөгүй тий өөртөөгөө ухамсар нардаа бүх юмыг сүнснээсээ суралцаад Б-г мэдрээд наанан төлөв нь буюу сүнсний маань дээд оршихуй тий юу ч чадах яг тэр дөрүүдээ гаргаад үлээгээд ухаарлуудын маань өгч идэг. Бүр төшөөжгүй тий өөртөө ингээ бүгдийг хийх чадамж бидэнд байна. Гэх мэтчлэн одоо хүний дотоодод байж болох тэр бүх чадвар чадамж өгдөл болгон сэргэж байгаа өнөө үед тий битгий та нар минь хойш суугаач өөрийнхөө төлөө жинхэнэ татвараас өөрчлөгдөл таны амьдрал төрчтэй өөрчлөгддөг болохоос ш тий та хийн нэгэн зүйл одоо эд материал авчвал өөртөө ирчвэл өөрчлөгддөг юм биш шүү дээ. Та яг хэмдэл ичдэг. Тэгэхээр шин нэрэндээ хамтдаа алхацгаая тий. Хоо хумсар тэлж тэгээд зүрх сэтгэл нээлттэй болж бие махбод маань эрүүлж тий ийм сайхан хөтөлбөрт бас хамрагдаарай гэж хэлмээр байна. Манай дээр бас тэгээ нийтдээ ойлгуулах гад өнгөө
үйл ажиллагаанууд явдаг. Тэгээд тэрэнд маань бас хамрагдаад ирээд энэ эрчим энергийн нөлөөллүүдийг нэг мэдрээсэй тий. Ямар хамт олон энд байгаад байгааг ирж нэг ажаасай гэдэл одоо та нарыгаа урья да. Тэгэхээр манай хаяг болохоор одоо энэ натурын зам хард роктой байр тий. Одоо Стар блокийн 14 давхарт байрладаг 1405 хотод. Тэгээд манай өргөнд сайхан зочлоод бидний үйл ажиллагаатай сайхан танилцж болно тий. Одоо бидний өргөө нээлттэй болж байгаа. Нэг хэсэг бид чинь мөнх тэнгэр дээдсээ, тэнгэр эцгийн төлөвүүдээ энэ шинэ нэрнээ, шинэ хэмжээс, шинэ одоо татамж руу шинэ үн цэнээр нь шилжүүлж амь оруулах нэлээ их үүлийг хуучин эрдний яг өөрсдийн сүнсний хийх ёстой бүх үйлдэлтэйгээ хамаад гэрэн шилжүүлэх үйл хийх замаар тэр дунд басах ёстой сүнснүүдтэй сургалт аваад одоо бодлын эзэн гэдэг пэйж хуудасаар дамжуулаад авч исэн. За тэгээд одоо бол бидний түмэндээ нэгдэж тий элдтэй гарах цаг болчихжээ. Ил ертөнцид энэ их өөрчлөлтүүдийг явуулах үе ирчихжээ. Цаанаас маань мөнх тэнгэр маань харж тий тэнгэр эцэг маань ивэж байгаа учраас бид зоригтой энэ бүх үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Тэгээд бас нэг зүйлийг хүмүүст хэлэхэд одоо сүнсний тайлж чадаагүй учир шалтгаан болгон энд ирүүл тайлэгдана. Ядгүр бид тэ үнэхээр цэвэр хомсор, цэвэр мэдрэмж гэдэг зүйлийг эхнээсээ эзэмшээд бусд нь эзэмшиж аваа хүмүүс. Тэгэхээр яадаг ч гэсэн юуны ч учрыг тайлах чадамж бидэнд байна. Тэгэхээр та энэ тэнд тайлагдаж чадагдаагүй тэ тэр зүйлсээ тайлуулах. Тэр байтугай тэр хідэн үеэрээ хийгдсэн удам юуны хараалууд тэ өөрсдөө чинь босгож сэхэрэлгүй байгаа эрчим энергиуд хүртэл тавирах боломжтой болцсон энэ цаг үед та тэрэндээ дарлагдаж явдаг биш тий. Өөрөө босчээд энийхэн төлөө босгох чадамжуудыг өгч байгаа. Бид чинь ингээд нэг хүнд зүгээр л өөртөөсөө бүр хамааралтай болгоод ирж байнгын цэслаа хийлэг, ирж жилийн өглөөдөө хийлэг. Тэгээд биднээс асуу бид туслана гэдэг хүмүүс биш ээ. Тань энэ амьдрах тий даалт ертөнцид орох загас байх аргын зан гэдэг шиг тэрийн заадаг. Бүх чадвар чадамжид танд өөрт нь бий. Би тэрийг сэргээж өгдөг гэсэн. Одоо гаднаас ирж гаднаас хайдаг юм гэдэг юм бол байхгүй боллоо тий. Үзэж хардаг хүн одоо юу гэдэг нь тэр болгон ч юм бол төр зургийн л нэг асуудал ч байгаад байна шүү дээ. Тэгэхээр та тэр бүгдийгээ бол та өөрөө хийж чаднаа. Тэгээ тэр айлаас ирэхээр авдраа удлах гэдэг нэг үг биш тий. Тэр чинь зүгээр бодит амьдралд авдраа удлаад байгаа юм биш тий. Гаднаас ирэхээр өөрийгөө л ухах гэсэн утгатай байхгүй. Ухах тусмаа таны ухаан тэлнэ. Маш гайхамшигтай тий. Хүн энэ болгоныг дотроосоо л ундраад идэг. За, ингээд өндөрлөх үү дээ. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Подкастуудыг маань сайн цааш нь шеэрлээд түгээгээ тий түмэндээ өгөх сэтгэлээр хандцгаагаарай. Тэгээд үйл явдал өрнөлт маань оролцож тий явагдаж байгаа үйл ажиллагаанууд маань нэг ч гэсэн удаа ирээд оролцоорой. Амьдралын өөрчлөлт эндээс л эхэлнэ шүү гэж хэлмээр байна. Энэ подкаст танд таалагдсан бол өөр хэн нэгэнд ч бас таалагдах нь магад. Тэгэхээр та өгөх сэтгэлээр сайхан чааш нь шеэрлэж түгээж өгөөрэй гэж хүсмээр байна. За баярлалаа.